Сайн уу, сайнаа байна. За энэ удаагийн аялын влог эхэлж байна. Гэхдээ энэ удаад нэлээд урт хугацаагаар явж байгаа нь баяртай, бас жаахан гонигтай. Хаашаа явж байгаа вэ гэвэл Ирланд улсын Даблин хотод сурч амьдрахаар явж байна. Нэлээд олон аялаар явж байсан ч яг ингээ урт хугацаагаар явах нь аялахаас шал өөр мэдрэмж өгд юм бэлээ. Өмнөхд бичлэгт ярьж байсанчлан орчноо сольж өөрийгөө сорж шинэ мэдрэмж, шинэ адал явдлын төлөө амьдралдаа нэгэн томоохон шийдвэр гаргасан маань энэ юм аа. Маш олон сайхан үг өрөөж намайг үдэж өгсөн бүх найз нөхөдтэй хамт олондоо ах эгч дүү нартай хоёр эмээдээ зөндөө хайртай шүү бүгдд нь зүрх. За тэгэл ёсоор болгож нисэх рүүгээ явлаа да. Өглөөний нислэгтээ тул эртхэн унтаад сэрээд гарандаа гэсэн чинь мэдээж дөрмийн дагуу ачаа тийшээ янзалж явсаар агаад нойргүй шахуул эртээ гараа явчлаа. Ямар ч гэсэн ачаа тийшээ нэг сайхан бүртгүүлж оруулчихад найзуудтайгаа бас кофе унгааж чалчаад авнаа. Хамгийн инээдтэй нь юу гэж би өөрийгөө насанд хүрч бие даасан хүчрхэг эмэгтэй гэж боддог байсан чинь нисгтэр яг аавын хажуудаа хараад уйлаад лс. Тэг харахаар гайгүй. Яг ойрхон байхаар л уйлаал. Сараас дээш хугацаанд гэрээсээ холдож гадагшаа явж үзээгүй би чи айлын жаахан охин гэдгээ айгүй мэдэрч эрхлээд авлаа штэ. Ингээд баяртай гээл орох энэ мөч хөрхөн удаан юм аа. Хэдэн ч удаа энэгээр хөндлөн явсан манай найзууд тэр болгонд нь баяртай гэл бараг л 10 удаа салгас хийсэн баха. Манай найзууд нэр хөрхөн байгаа штэ. Зүрх. За холыг зорж эрдэм ном өвөртөлж ирэх санаатай би чинь онгоцсондоо орсон хойноож бас хөөрхөн юм ороод өөрөө ирэхгүй гэр бүл хүүхдүүд найзуудаа бодоод л хэсэгтэй л бөмбөрүүлсэн. За одоо юундаа ямар хөвтэй сайн амин гэж бодож судал онгоцны хоолж ирлээ. Би л онгоцонд өгдөг хоолнд аягүй дуртай. Агаар дээр идж байгаадаа ч тэр юм уу, өлсөндөө ч юм уу, юу ч гэсэн цаанаас л нэг гоё идэм аа. Нэг сайхан идэж аваад сэтгэл санаач сайхан болоод онгоцондоо сонсондоо гэд M-book дээрээс татсан Essentials гэд номоо сонсоод сайхан чийлрээд явлаа. Нэрээ M-book татаж аваагүй юм шүттэй. Тэгвэл яг одоо татаж аваад сайнаа 24 гэсэн кодыг промо код хэсэгт оруулаарай. Ингэснээр subscription хэсэгт байгаа дэлхийн шилдэг 400 номыг сонсох эрхийг 50% хямдруулж 9900 төгрөгөөр сонсох боломжтой болох юм шүү. Миний та нарт өгж байгаа бэлэг. Гоцны зурагтаар уг нь хөөрхөн үзэх юм байгаа л байдаг гэсэн. Энэ удаад үзчихээр кино байхгүй байсан болохоор оддоо бүжиглээ үзэж хэсэг огшов. Хэсэг үзэж байгаа л унтаал сэрэл айгүй гоё тухтай суудал дээр байснаа хэлэх онгоцонд унтаж чаддгүй хүн чинь хэсэгтэй ангаагаал унтаал эс. Германы Франкфурт гэдэг хотод буулаа. Анх удаа эдний хэсэгтэр ирж байгаа маань энэ. Бас овоо том нисэх буудал байлаа шүү. Өөрийнхөө гейт рүү гялс яваад очлоо. Гинэт учиргүй өлсөд идэх юм хайгаад ийм нэг эрүүл веган хоолны газарт орж ирлээ. Гейтнээсээ холдчихвол бас салгалж аваа хоцорч магадгүй гэж бодоод энэ хаваасаа л олцсноо идлээ. За өстө тэгсэн чи круассант нь л таалагдсан. Салаатныхаа соусыг буруу сонгосноо нөгөөх маань нэг л явдгүй. За өстө Франкфуртаар нисэж байгаа хүмүүстэй гэж хэлэхэд гейтнийхээ дугаараар биш нислэгнийхээ дугаарыг маш сайн ажиглаж тулгаж харж байгаад хүлээмэр юм байлээ шүү. Би аягуулаа гейт дээр ирчихсэн байна гэж бодоол хүлээгээл байсан нэг л бишээ. Даблин руу олон монгол хүн нисэж байсан даа гэж хараад исэн чинь манай гейт солигчсан байсан гэж боддоо. За тэгэл сандраал гүдэм байгаа зү. Тэгсэн чи яг хажуудлын л гейт байсан юм бэлээ азар. Хоцорсон бол одоо бас хэцүү шттэ. Сонсоод ахтна энтхийн нислэгний гейт нь ингэж өөрчлөгддгөөс болж андуурч хоцорсон тохиолдол зөндөө байд юм бэл шүү. Анхаармаар байгааз. За ингээд зорсон газараа хүрээд ирлээ. Нилээн үлэрхэг байдаг Даблин маань намайгаа ирж байгаа гэд тэр юм учиргүй нартай дулаахан. Coldplay-ийн тоглолт байсан өдөр болохоор гудамжаар дөрвөн хүнтэй. Анхны сэтгэлээр стол нөгөө хуучин Европын орн гэдэг үг санаанд орсон. Гэхдээ яг миний дуртай тайван, амар амгалан, ягаад ч юм Азийн орнуудаар энэ төр явхаар нэг л бачим яарсан мэдрэмж аваад идэг шүү дээ. Та нар тэгдэггүй. За ингээ 2 хоног сайхан унтаж амарч агаад нэгд өдөр нь шууд сургууль дээрээ очлоо.
сурах сургуулаа нэлээд судалж сонгосон болохоор маш сэтгэл хангалуун байна. Нэгэнт цаг хугацаа, төлбөр мөнгө гээд олон зүйлээ зориулж байгаа учраас хамгийн чанартай сургуульд нь орохоор зэрсэн. Миний сонгосон Eli англи хэлний сургууль нь дэлхийн 70 орноос ирсэн 2000 оюутан сурдаг Ирланд улсын хамгийн том хэлний сургууль юм. Ирландад 3 хотод 4 салбартай. Багш нарын 85% нь мэргэжлийн Ирланд багш нар байд юм байлаа. Бүх төвшний ангитай болохоор өөрийн төвшөндөө таарсан ангиа ирэл сонгоод орчихж болно. Миний дараагийн алхам Ирландад их сургуульд орж мастер сурах зорилго байгаа тул IELTS-ийн ангид явандаа орох бодолтой байгаа. Нэр Ирландын 16 ихтэй сургуулиудтай оюутнуудаа холбон хамтарч ажилладаг юм байлээ. Ireland Employment Hub гэдэг хамтарч ажиллагч компани нь энд ажиллаж болох бүх ажлын байртай холбож CV бэлдэх, ажилд орох тал дээр нь дандаа бэлдэж өгдөг юм байна. Мөн сургуулийн Монгол төлөөлөгч нь Ирландад байдаг тул бичиг баримт авах, визээ цааш сунгах, дээд сургуульд элсэхэд нь байнга тусалцаа үзүүлдэг. Энэ мэтчилэн гадаад руу шинэ газар сурахаар явж байгаа хүмүүст хэрэгтэй олон үйлчлэгээ тусалцааг санал болгож байгаа нь маш их таалагдсан. Улаанбаатар хотод Eli сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газар нь Мөсийн 1-р байрны замын уртал байралтай Эрдэм тааврын 735 хотод байдаг. Анх ороход л нэг хөрхөн ээлдэг, чин сэтгэлээсээ виз орчуулга, бичиг баримт гэх мэт бүх ажлууд дээр тусалж үнэн зөвөр бүх мэдээлэлээр хангаж ажиллаж байсанд нь маш их талархсан. Зөвхөн өөрсдийн сургуультай оюутнуудаа холбож өгдөг учраас ямар нэгэн зуучлалын төлбөр авдаггүй. Бас Eli сургууль шинэ нисэгчтэй 500 евроны урамшуул зарласан байгаа юм байл шүү. За тэгээд Ирландд сурах сонирхолтойгоо бүх хүмүүстээ Eli сургуультай холбогдох холбоосыг доор тайлбар хэсэгт оруулчихъя. Мөн дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулж холбогдох боломжтой байгаа шүү. Ингээд энэ удаагийн бичлэг маань энд хүрээд өндөрлж байна. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.